Бүгд найрамдах Солонгос улсын цагдаа нарт тус улсын түүхэн дэх хамгийн том ой хээрийн төмрийг эхлүүлсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоожээ. Энэ сарын 22-нд хойд Кёнсан мужийн Исон хошуунд 56 настай эрэгтэй эмээ өвөөгийнхөө шарилыг эргэж байхдаа санамсаргүй байдлаар ой хээрийн төмрийг эхлүүлсэн байж болзошгүй нь тогтоогдсон ба цагдаа нар хэргийн газрын шалгалтаа дууссаны дараагаар түүнээс мэдүүлэг авахаа мэдэгджээ. Хүчтэй сайлах хуурай цаг агаарын улмаас хурдацтай тархсан ой хээрийн төмрийн улмаас 30 хүн ам өргөдөж 48 мянга гаруй га талбай төмөрт өртсөн юм. Йонхап агентлагийн мэдээлснээр с ิจ гтний охин цагдаа нарт аав нь эмээ өвөөгийнхөө шарилыг эргэж байх үедээ шарилын дэргэд байсан модны мөчрийг асаа гуурын тусламжтай шатааж цэвэрлэхийг оролдсон ба энэ үеэр галын цог салхинд хийсэж ой хээрийн төмрийг эхлүүлсэн байж болзошгүй гэжээ. 2024 онд бүгд найрамдах Солонгос улсын түүхэн дэх хамгийн халуун жил болсон явдал мөн 3 дугаар сард орсон хурд хүнсний хэмжээ олон жилийн дунджаас доогуур байсан зэрэг нь туймэр хурдацтай тархахад таатай нөхцөл бүрдүүлжээ.